Бүгдд нь эзний өдрийн мэндийг өдөр амттай Библийн Галат номыг гаргацгаая. Библийн Галат номын 5 дугаар бүлэг 1317 дугаар байна. Галат номын 5 дугаар бүлгийг гаргацгаая. Галатын 5:16-аас 23 дугаар ишлээс өмнө хамтдаа суралцах болно. Бид хаапнд өнөөдөр нүглийн уруу татсан унаалт ялагдал агаас бол сүнсний үр жимсэн амь ба амар тайван юм гэсэн зүйлээр болж байна. За хамтдаа эснийг үзье. Эндээс чанаар дуудъя. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслийг гүйцэтгүүлэхгүй гэж би танарт хэлнэ. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг. Сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юу гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүй тулд махбод сүнсний нэгнээ эсэргүүцдэг гэжээ. Хэрэг та нар сүнсээр үдэгдүүлдэг бол хуулийн дор эс байна. Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхаарал, бузар тачаал, садаглал, шүтэн шүтлэг, ид хид, дайсагнал, маргаан, харталт, уур хилэн, харгалдаан, хагарал, тэрс үзэл, атаархал, архитэлт, утга учиргүй нарийдсан гэх зэрэг юм аа. Би өрдөн та нарт сануулж байсанчлан удирдсан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэлчсэн Бурхны хаанчлалыг үүсгэхгүй. Харин сүнсний үр жимсэн хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, дэлгүүр зан өөрийгөө захирах юм аа. Эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. Галатын чуулганд Паул сайн мэдээ тараасан. Тэгээд сайн мэдээ тараагаад Паул явсан. Ер нь Паулийн нэг тийм өөрийнх нь хэм маяг бол юу гэхээр нэг чуулганд очиж тодорхой хугацаанд үйлчлээд тэр чуулганы чуулганд ахлагчдыг босгоод тэгээд явдаг байна. Галат ч гэсэн үйлчлүүлж явсан байна. Тэгээд одлоо тэг Галатын чуулганы тухай харин Паул жоохон таагүй мэдээ ирсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр Паулийн тунхагласан сайн мэдээ бол Христос, Есүс Христос. Тэр нь юу вэ гэхээр хүн итгэлээр авах, Бурхны нэгүслээр авах гэсэн. Харин үүндээ нэмээд Галатын чуулган яасан бэ гэхээр Юдэйн одоо ёсыг нэгүслээр итгэлээр нэмж явуулж ирсэн. Итгэлээр нэмэх нь өөс, итгэлээр нэмэх нь хоцлол, итгэлээр нэмэх нь хуулийг үүс. Тэгээ Паул Галатуудыг айгүй хатуу зэмсэн гэдэг. Тандыг би ийм урдан энэ тунхагласан сайн мэдээс иргэсэн би бүр гайхаж байна гэж. Яаж ийм урдан хүмүүс тийм сайн мэдээс иргэж болт юм бэ? Яаж ийм урдан та нар хөрч өөрчлөж болт юм бэ? Бүр гайхаж байна. Тэгээд бүр ийм байгаа танд үнэхээр бүр мунхаг байна гэж. Тэгээд юу гэсэн бэ гэхээр мунхаг Галатчуудаа айгүй хуцаар зэмсэн байна. Хэрвээ та нараа үйлсээр аврагдах юм бол, хэрвээ та нар махан биеийн хослолоор аврагдах юм бол Христ тэр байгаад яах? Өөч гэрээний юудэ нөгөө хуулиар гарч амжих юм шүү. Хуулийн үрдэнгүүд болох юм шүү. Тэгэхээр Христ тэгвэл бидний хуулийн үрдэнгүүд байлгахгүй тулд бидний ингэ биелүүлж чадахгүй Христ өөрөөрөө биелүүлсэн юм шүү гэж чинь тайлбарлаж Галатын чуулганд хэлсэн. Тэгээд ингэж явж байгаад махан биеийн үйлс болон сүнсний үйлс тухай Паул Галатын чуулганд ярьсныг сая бид уншлаа. Энэ хэсэгт юу гэж байгаа гэхээр биднээс ямар нэгэн байдлаар үр жимс гарч идэг. Биднээс ямар нэгэн байдлаар үр жимс ургаж идэг. Тэр нь хоёр их сурвалжаас байгаа. Хоёр их үндсээс байгаа. Нэг нь юу вэ гэхээр махбодын хүслээс гарч идэг үр жимс гэж байгаа. Харин нөгөөх нь юу вэ гэхээр ариун сүнс өөрөө бидний дотор агуулдаг үр жимс гэж. Нэг нь өөрөө хүн бид өөрсдөө хийсэн махбодын үйлсээс болж ургадаг үр жимс байгаа бол нөгөөх нь бас тийм нөгөөх нь ариун сүнс бидний дотор төлөвшүүлдэг үр жимсийн тухай саяны бид уншсан Галатын 5:16-23 дугаар эшлэлд ярьлаа. Харин гэдэг энэ олон Христ рүү хөвчлөө тэ Христ дотор та нар болж дуудагдав. Та нар харин итгэлийн их чөлөөнд төр дуудагдсан гэж аюул олон чухал зүйлсүүдийн тухай ярьж байгаа Паул гэсэн мэт. Харин та нар сүнсээр яваа гэж хэлж байгаа 10 дугаар эшлэл. Тэгвэл та нар махбодын хүслийг гүйцэтгүүлэхгүй. Бидний унсын шалтгаан нь юу вэ гэхээр бидний ариун сүнсээр гүйцэтгүүлэх.
ариун сүнсний дагуу биш, харин өөрийнхөө махан бодын оюун бодлын дагуу. Махан бодны хүсэл тааллын дагуу. Энийг нь Паул хэлсэн бэхээр мах бодын үйлс гэж хэлсэн. Үйлсийн дагуу гэсэн. Мах бодын үйлсийн дагуу. Мах бодын хүслийг гүйцэтгүүлэхгүй гэж би та нарт хэлнэ гэсэн. Сүнсээр явбал мах бодын үйлсийг гүйцэтгүүлэх. Уг нь айгүй энгийн ойлголт, энэ айгүй энгийн ойлголт. Гэхдээ энэ хэрэгжүүлэх нь бас тийм амар байдаг л дээ. Бид нэр өөрсдөө юу гэж боддог вэ гэхээр би хайрлах ёстой юм гэдэг. Хайрлах гэж хичээхүйдээ бид нэр хайрлах чаддаггүй. Би төвчээртэй байх хэрэгтэй гэдэг тийм. Энэ сүнснээс гардаг үр жимсүүдийг бид нэр өөрсдөө хийх гэж оролдохдоо бид хийж чаддаг. Тэгээ харин зөвхөн сүнсээр явах үедээ мах бодын хүсэл тааллыг бас гүйцэтгүүлэхгүй гэдэг нэг сонин эсрэгцүүлсийг Паул яриад. 17 дугаар ишлэгийг харъя. Учир мах бод сүнсний эсрэг хүсдэг юм. Сүнс мах бодны эсрэг хүсдэг. Юу гэвэл хүссэн юмсыг чинь хийлгэхгүй тулд мах бод сүнс энэ юмны эсрэг үүсдэг ажээ гэсэн. Бидний дотор нэг юм хоёр төрлийн биш. Бидний дотор нэг юм дайн үргэлжлэж явж байгаа. Тэгээ энэ ямар дайн бэ гэхээр ариун сүнс Бурхны хүслийн дагуу биднийг явуулах, их чөлөөнд дотор амьдруулах тийм дайн байна. Нөгөөх нь болохоор ариун сүнсний эсрэг, Бурхны хүслийн эсрэг мах бодын хүсэж байгаа тэр зүйлийг гүйцэтгүүлэх юм. Тэгээ хүн бид хүссэн үсэг энэ хоёр зүйлийн хооронд л явж байгаа. Мөн эзэн дээр очих мөч хүртэл явна. Яа бид нүглийн бит байгаа учраас. Энэ дайнаас нь зөвхөж чадахгүй. Энэ дайн бид нар олцох. Энэ өөрөө байнга үргэлж төвөл явж байгаа байхгүй. Нэг удаа ялцдаг ус сайхан юм тий. Тэгэл энэ дандаа үргэлж төвөл явж байгаа. Энэ үргэлжлэх үйл явц тунд хизээ бид сүнсээр явж чадах байхээр мах бодын хүслийн эсрэг буюу тэ сүнсний дагуух оюун бодолтой сүнсний дагуух сэтгэлгээтэй, итгэлтэй байх үедээ. Сүнсний хүслийг бид биелүүлэх үедээ гэж ариун сүнсний хүслийг. Харин бид нар ингэхгүй бол бид хүссэн үсээгөө нөгөө талд бид нар алах болно. Ийм л хоёр зам тухай Паул хэлсэн. Энэ хоёр үргэлж нэг эсрэг үүсэж яддаг юм аа. Харин та альсныхын талд зогсож байгаа юм. Эвлэлд нь идэхгүй зүйл гэж уусаа байна. Хагасаа их бид нэзэж хэлж чадахгүй. Тэрнтэй адилхан гим нүгэл ариун сүнсний хүслээр яагаад ч нэгдэхгүй. Хуулийн үстэй ариун сүнсний хүслээр яагаад ч нэгдэхгүй. Паул хэлсэн. Үргэлж нэг эсрэг үүсэж яддаг юм аа. 18 дугаар эшлэгийг харъя. Хэрв та нар сүнсээр өдөрдүүлдэг бол хуулийн дор байна. Тэгэд галаач болгонд бол энэ хамаатай үг. Өнөөдөр энэ биднэрт нэг хамаатай үг биш. Яагаад гэвэл бид нэр хуулийн үсээр аврагдана гэж үздэггүй. Бид нар Христийн итгэл, Христийн нэгүслээр бид нар аврагдана гэсэн итгэл дотор явж байгаа. Энэ 18 дугаар эшлэл бол галаач болгоны шууд хамаатай үг байсан. Христэл нэмээд хуулийн үс. Энэ хуулийн үс гэдэг нь ер нь бол хоцролын тухай ярьж байгаа. Үдэнтэй янз бүрийн ёс заншлуудыг даах тухай ярьж байгаа. Бид нэр үдэн ёс заншлуудыг дагадаг уу? Хуулийн үсийг дагадаг уу? Гэхдээ бид нэр хуулийг бид биелүүлдэг. Гэхдээ энэ бидний аврагдахын тулд биш. Аврал бид хуулийг биелүүлэх оролцоо. Аврал бах юм. Одоо юу гэх вэ? Нэг ч хувийн оролцоо хуулийн үс гүйцэтгэх байх. Гэхдээ бид нар хуулийг биелүүлдэг. Ингэснээр бид нар яадаг вэ? Христийн хуулийн дагуу амьдардаг баг. Гэтэ энэ Христийн хуулийн дагуу амьдарч байгаа нь өөрөө ингэснээр аврагдах гэсэн утгатай биш. Аврал зөвхөн итгэлээр бид сонирхолтой. Иесус Христ биднэрт ийм л агуу нэгүслийг өгсөн. Бидний үс биелүүлж чадахгүй учраас итгэлээр Бурхны нэгүслийг авна гэдэг ийм л зарчим өгсөн. Харин Галатайхан болохоор итгэлээр нэг хууль гэдээ яваад байсан учраас Паул Галатын чуулганд 11 ишлэл хэлжээ. Мах бодын үйлсийн тухай үргэлжлүүлээд ярьсан байна. Харин мах бодын үйлс нь илэрхий юм аа гэж хэлсэн. Илэрхий гэж юм те. Айгуу тодорхой илэрхий нэг хийж харсан ойлгомжтой. Эндээс айгуу олон жагсаалтыг дурдсан байна. Эдгээр гэж яриад. Энэ гэхдээ зөвхөн Галаттай дурдж байгаа жагсаалт шүү. Ром дээр өөр байгаа, бусад загтлууд дээр өөр байгаа. Зөндөө болсон. Мах бодын үйлсийн дагуу жагсаалт бол нэлээд урт байдаг. Эдгээр нь хамгийн нэгдүгээр юу вэ гэхээр завхаарл гэсэн. Хэрвээ та завхаарл донд явж байгаа бол та сүнсээр явахгүй байна гэдгийг та шууд л өөрийгөө харж боломжтой. Завхаарл.
аливаа төрлийн завхаар тийм үү? Бузар тачаал бидний зүсэн бүрийн бузар тачаал байдаг. Мөнгө, эрх мэдэл, тийм янз бүрийн шунал төслүүд аюул олон талбарт байна. Тэгээ садаарлал, шүдийн шүтлэг, дээд шид, дайсагнал, маргаан, хардалт өвдөлтэй, маргаан махад өвсөл одоо тийм таас гэж хэлсэн махад өвслөөс гарахгүй юм. Маргаан, хардалт, уур хилэн, харгалтаа, хагарал шийс. Тэр сүдэл хатаархал, дайрхталт, бутуучгүй навид сингэх зэрэг юм аа. Бид өөрөнд танаас сануулж байсанчлан урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэх чинь Бурхны хаанчлалыг өвлөхгүй. Эдгээр нэг юм гинэн бас Христийн хайрыг дэндүү жижиг шиг ойлгох нэг юм ойлголт байна. Бид нар заримдаа ихээр те одоо дурдсан юм жагсаалтуудаас бид нар заримыг ингэж зөрчдөг. Тэгээд заримдаа бид нар хаагддаг. Тэгээд заримдаа бид нар уурлаж бухимддаг. Заримдаа бид нар үзэн яддаг. Тэглээгээд тэгвэл та Бурхны хаанчлал авахгүй юу? Энд зүгээр те яг нэг махадын үйлсийн дагуу бүхэлдээ амьдарч байгаа юм тухай гэж. Итгэл энд байхгүй зөвхөн энэ үйлсийн дагуу л амьдардаг хүний тухай амьдарч байгаа гэсэн. Итгэлээр биш харин энэ үйлсийн дагуу. Тэгээд бид нар итгэлээр амьдарч байх хэвчээ бид нар алдаж байгаа. Гэхдээ Бурхан бидэрт гэмшлийг санал болгосон тийм үү? Гэмшээд ирээрээ. Тэр Ром дээр Паул хэлсэн шүү дээ. Христийн хайраас биднийг нүүр салгаж чадахгүй. Өндөр салгаж чадахгүй, хүч салгаж чадахгүй, их мэдэл салгаж чадахгүй. Тэр биднийг хөнгөн бидний энийг заримдаа хөнгөн ойлгох үед яадаг вэ гэхээр энэ эргээд биднийг ялгарлах одоо тийм муу нэг байвалж байдаг. Зааж энэ Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж бодож чи бол Бурхны хаанчлалыг өвлөхгүй. Чи ямар хүмүүс вэ гэж тийм муу нэг биднийг яллах бол яг нүд бат итгэлтэй байна. Нөгөө төгөр энэ Петрийн хувьд нэгдүгээр Петр хэлсэн шиг их чөлөөгөө муу мухаг харахч болон бүх ашиг гэдэг үгтэй бас бид нэр адилхан хавсаж хамт ойлгож бодох хэрэгтэй. Юу вэ гэхээр тийм бид нар итгэлээр аваадсан бид нар алдаа дутагдaltaа гэд таныг алдаа зараад л биш. Нүүл өөрөө яадаг гэж махбодын энэ хүсэл нь өөрөө яадаг гэж бидний Бурхны хаанчлалаас холдуулдаг байна. Бүр мөсөн авах хүч чадал нүгэлт байхгүй л дээ. Гэхдээ та тэр сонголтыг хийдэг. Тэр сонголтыг хийхэд чинь нүгэл өөрөө бидний өдөөдөг. Христэс холдох сонголтыг хийх. Христийг үүсгэх сонголтыг хийх. Христийг орхих сонголтыг хийхэд чинь нүгэл өөрөө бидний өдөөдөг. Сүнсээр явж байгаа хүн махбодын үйлсийг гүйцэтгүүлэхгүй юу? Мэдээж тийм. Паул яг тэгж хэлсэн. Сүнсээр явдаг үйл татвар махбодын үйлсийг гүйцэтгүүлэхгүй гэж. Бидний амьдрал тохиолддог нэг сонирхолтой жишээг би бичиж үлдээсэн. Энэ бол Давид хааны жишээ. Давид хичнээн бурханлаг хүн байсан гэдгийг Библи өөрөө бидэнд гэрчилдэг. Бид нар Давидын амьдралаас биш харин Библи өөрөө Давид бол үнэхээр Бурхны хайрыг татсан хүн байсан. Үнэхээр үнэн зөв сэтгэлээсээ Бурхныг хайрладаг нэгэн байсан маа гэж Библи өөрөө Давидын тухай гэрчилсэн байна. Бид нар мэдэнтэй нэгдүгээр Самуэль очлоо. За би яг санахгүй байна. Самуэль өндөр ямар ч байсан юу гэсэн бэ гэхээр хавар хаад дайн морддаг цагаар Давид дайнда мордохгүйгээр сэслэнтэй сүлэг ордондоо зугаалаад явжсэн. Харин энэ үед яасан бэ гэхээр нэгэн эмэгтэй тийм усанд орж байгааг Давид харсан байна. Усанд орж байгаа нь хувцсгүй байдаг үстэй. Буцтайгаа усанд орж хувцсгүй өчгөн байсан. Өчгөн усанд орж ирсэн эмэгтэй Давид харсан байна. Тэгээ Давидын дотор юу төрсөн бэ? Нэг тийм бузар тачаал төрсөн тийм садрахал төрсөн. Би энэ эмэгтэй Давид яг тийсээс тэр эмэгтэй хүсэж ирсэн. Давид өөрөө их хэстэй хүн шүү дээ. Өөр хөвгөлтэй хүн шүү дээ. Давид бас Бурхан үнэхээр тийм тууштай дуулууртай нэгэн байсан шүү дээ. Энэ талаас нь хараад үзээрэй. Мундаг итгэлтэй өнөөгөр бол тийм үү? Цуглаан төсөлтэй супер хэлбэрүүдийн нэг нь гэдэг тийм мэдгүй. Тийм юм байна. Тэгээд энэ хүн бодсоор ягаад яасан бэ гэхээр тэр эмэгтэйг зарцаараа дуудуулж авчираад тэр эмэгтэйтэй унтсан байна. Өчигдээ сэтгэл би байхгүй л дээ.
тэр эмэгтэй зөвшөөрөд хамтдаа байсан. Гэхдээ ямар ч байсан Давидын нүг хийсэн. Яагаад гэвэл тэр эмэгтэй нэг хүний ихнэр байсан. Эцэгний гэр бүл болсон байсан. Тэгвэл Давидын сайн тэ шадар туслах бодлоготой зэргийн жанжин өөр яа гэдэг. Маш сайн жанжингийнх нь ихнэр байсан. Тэгээд Давид тэр эмэгтэйтэй удаа тэр эмэгтэйг жирэмсэн болсон. Давид хүүхэдтэй болсон тийм үү тэр эмэгтэй Давидээс хүүхэдтэй болсон. Тэгээд харин нөхөр нь Давид талбар дээр удаан хугацаанд байсан учраас эхнэр дээрээ ирж ойртов. Хүүхэдтэй болох боломж байгаагүй. Тэгээ яагаад хүүхэдтэй болсон бэ гэж асуудал хэлсэн тийм үү? Тэгээ асуудал гарна. Давидын асуудлыг дарахын тулд арга шийдсэн. Юу ихээр Давид талбараас нөхрийг нь авчираад эхнэртэйгээ цуг амар гэдэг тийм ирэх өгсөн чинь энэ хүн аюу тийм мундаг жанжин байсан тул яасан бэ гэхээр миний анд нөхдүүд тэр Давидын талбарт үүлээ үзэж тийм тусаа олцож яах би яаж энэ эхнэртэйгээ зугаацааж яагаад амарч яах юм бэ би чадахгүй гэж хэлээд хааныхаа өрөөнүүдтэй болсон. За энэ ямар ч их эхнэрлэн очиж чадахгүй байна гэж Давид мэдээ дараа нь ахиж нэг арга хэлсэн. Тэр юу гэхээр өөрөө сохтоож байгаа технологиг нь оруулах гэж оролцсон. Гэхдээ харамсалтай нь өөрөө сохтсон ч гэсэн эхнэртэйг унтаагүй байдаг. Эхнэр дээр ороогүй байдаг. Тэгээд Давид ганцхан сонголт болчихсон. Тэр нь юу вэ гэхээр за олон сонголт мэдсэн байсан байх хэрэгтэй. Гэхдээ Давид нэг муу сонголтыг хийсэн. Тэр сонголт нь юу байсан бэ гэхээр тэр жанжныхан дээр арай дээр байсан жанжинтай юу гэсэн бэ гэхээр өөрөө гэдэг хүнийтэй дайны тэргүүр чухамд төрүүлж авах боловсруулаад дайны талбарт хүлэх тийм ялыг өгсөн. Нууц захиад өөрөөр нь дамжуулаад өгсөн. Тэгээд мань өөрөө яасан бэ гэхээр очоод өөрийг нь аль гэж байгаа тийм дайны тэргүүр ондчод төрүүлээд өгөх гэж байгаа цагтлыг явуулчихад арай дээдлийн тийм зархигчтай авч өгсөн. Тэгээд Давид хаан байсан учраас тушаалыг нь биелүүлж дайны талбарт өгсөн байдаг харамсалтай. Тэгээд яг энэ үед их шүлжүүлэгч Натан гэдэг нэг хүн байсан. Бүхний үйлээ амьдрч шүлжүүлэгч нэг байсан. Тэгээд Давид тэрийг нэгэн түүхийг ярьсан. Тэгээд тэр түүхэн Давидын амьдралын тухай байсан баггүй юу? Гэхдээ арай өөр зүйлсээр ярьсан. Давид хийсэн үгтийг. Тэгсэн чинь Давид үгсийг хэрэг энэ хүн өхөл таарна гэж хэлсэн. Харин Натан би түүхийг аягүй товчилж байгаа байхгүй юу? Та нар өөрсдөө уншаарай сая. Тэнгүүт Натан энэ хүн бол тааштай гэсэн. Давид тухай хэлсэн гэдэг. Одоо энэ цагаас эхлээд танд одоо та болон таны гэрийнхэн гэж шийдэлүүдийн тухай Натан шийдвэрч хэлсэн. Тэгээ ганц нэг гин нүглээс болоод Давидын амьдрал үнэхээр олон жилийн хугацаанд оронгороо ирсэн. Тэр сүр хүчтэй хаан байсан тийм энэ цагаас эхлээд яасан бэ? Хүүхд Авсалом Давидын эсрэг босож өгсөн. Хаан ширгийг булаах гэж байсан. Хэдэн жил хүүхдээсээ зүгтж явлаа. Бид мэдж байгаа тийм Саулаас бараг 10 орчим жил Давид зүгтж явсан байдаг. Арай ч нэг юм хаан суудал цугаад тийм ингээд нэг явж итэл энэ гин нүглээс болоод үр хүүхдээсээ төрсөн хүүхдээсээ том хүүхдээсээ зүгтааш явуулах гэдэг. Саулаас зүгтаасан шиг яхаа зүгтаасан. Хүүхдүүд нь Давидын татвар эхнэрүүд дээр орж хүч хэлсэн. Тэгээ Натан яг энэ шийдвэрлсэн баг. Ийм юм зүйл болно. Яг л тэр бас харамсалтай. Танаа гэрээс ил салахгүй. Танаа гэрээс завхаар салахгүй. Тэгээ төрсөн ах нь төрсөн дүү өвч хэлсэн. Тэгээ Давид нь юу ч хийж чадаагүй. Давид хийх боломж байхгүй. Яагаад гэхээр угаасаа энэ гин нүглийн үр дагавар юм байсан. Махбодынхан дээр тачаалаад дагсныхын үр дагавар юм байсан. Тэгээд Давид яг энэ үедээ юу гэж дууссан бэ гэхээр та надаас өөрийнхөө ариун сүнсийг битээ аваач. Та надаас өөрийнхөө оршихуйгаа буу болтуулаач. Та авралынхаа баяслаа надад харин үүрэн өгөөч. Би таныг хичнээн буруу гэж хэлсэн би мэдчихэе. Та миний зүрхийг цаснаас хамгаалж өгч байна. Давид бидний өмнө яг энэ үед гимсэн л дээ. Гэхдээ тэр гимшлийг үүд нь ачраад бурхан хэлсэн учраас. Бурханы үгтэнд гүйцэлцсэн Давидын гэр орно. Тэгээд Давидын гэр ороод олон жилийн ороо босхаа байсан. Тэгээд эцэстээ бүх хүний нүдэн дээр тэг хөвштэй байдал Давидын гэр орсон. Маш их завхаарлал явсан. Үр хүүхдүүд нь хоорондоо бие биенийг алсан.
Давидыг хүйжээс Авсалом том хөвгтөнтэй дайны талбарт өгсөн байдаг. Давидыг эзрийн яаж хаалуулж Давидын нүдэнтэй. Гин нүгэл өөрөө тийм махбодын өсөлтөж өөрөө бидний амьдрал ийм муу дагуулдаг явж байдаг. Та бодож болно те Давид оргил үедээ хүртэл Давид алдсан. Давид оргил үедээ хүртэл Давид те махбодын хүсэл ташаал автагдсан байхгүй. Махбодын үйлсийг гүйцэлдүүлсэн байхгүй. Тэ хагалтаа тэр сүнсэл юу гэдэг те зөндөө болно. Бид нэр сүнсээр явж ирсэн. Тэгвэл махбодын үйлсийг гүйцэлдүүлэхгүй. Сүнсээр явхад бид нэр те зай гаргах юм бол бид нар махбодын үйлсийг гүйцэлдүүлэх. Тэр зайгаар дамжуулаад гин нүгэл авч ирдэг. Давид идэгсэн тийм үү? Давид магадгүй те хаан дайныхаа талбарт их зэрэг өгдөг. Тэр командраа зогсож явах хэрэгтэй байсан. Гэсэн бол Давид тэр мөчгийн эмгтэйг шарахгүй хуусан, гин нүгэлжүүлдэхгүй хоосон, Давидын гэр орны маймшигтай тулахгүй хоосон. Гин нүгэлгүүд авах ирэхгүй байх гэсэн. Тэгэл Давид хийх зүйлээ хийгээгүй, сүнсээр яваагүй. Нэг зайгаар муу нэг өгч ишгэлсэн. Хороор дуршлээс 23 дуршлын хамтдаа харин сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэгжээр, инрэл, сайн сэтгэл, итгэмж, үлгэн зам өөрийгөө захирах юм эдгээрээс хөөс гэж байдаг. Тэр хэдийгээр монгол хэл дээр те одоо 9 төрлийн үр жимс байгаа ч гэсэн грек хэл дээр нэгдмэл нэг л утгатай. Энэ бол зүгээр ариун сүнсний үр жимс гэж хэлж байгаа. Салангат нэг 9 өөр төрлийн тухай яриаг байдаг. Сонирхолтой. Ганц тоон дээр байдаг байхгүй юу? Ер нь Библи өөрөө тоог аягүй онцолдог. Ялангуяа бичгээр. 3 бие, 2 бие ганц тоо тийм аягүй онцолдог. Энэ юм өөрөө ганц тоо. Тэр юу гэхээр ариун сүнсээр явах үед биднээс энэ үр жимсүүд өөрөө гардаг гэсэн үг. Ариун сүнс бидний дотор энэ үр жимсүүдийг оруулдаг. Энэ бол нэг үр жимс гэж ойлгож болно. Эсвэл өөр байдлаар хэлж байгаа. Эсвэл өөр төрлийн зүйл биш. Биднээс заримдаа хайрлал. Би яг сайн мэдгүй байхдаа юу гэж ойлгосон бэ гэхээр хайрыг өгч юмсан надаас урган би хайрыг ургуулж чадна гэж бодсон. Гэхдээ юу гэхээр энэ өөрөө сүнстэй өгч юмсан. Та өөрөө 1000 төлөөд ургуулж чадахгүй гэсэн. Та өөрөө 1000 хичээгээд ургуулж чадахгүй гэсэн. Яг энэтэй холбоотой Иесус Христ яг номын 14 дахь бүлэг дээр юу хэлсэн бэ гэхээр би бол өсөн хүн жинхэнэ хүн. Миний эцэг бол тариалагч. Харин та нар бол мөчр. Жимс хаанаас ургадээ? Мөчрөөс ургадаг байхгүй. Модноос нь ургадаггүй. Модноос мөчрөөс салаалдаг. Салаалсан мөчрөөс жимснүүд ургадаг байхгүй. Та нэг аягүй өндөр те самарны модны нэг юм яг хамгийн бүдүүн хэсгээс нь ганцхан самар ургацсан байгааг бол харсан уу? Боломж байхгүй. Та чицганы модыг хараарай. Бидний ялч модыг та хараарай. Заавал ч мөчрөөс нь жимс. Жимс ургалдаггүй мөчр болгоныг нь миний эцэг усан үзмийн талбайд эрхлэгч, тариалагч тийм тайлж очиж олон илүү жимстэй болгох нь бол ургуулдаг юм байна. Энэс өмнө нэг чухал зүйл хийсэн юу гэхээр мөчр нь модтойгоо холбогдохгүй бол хизээж жимс. Ариун сүнсний жимсийг бид нэр эзэн Есүс Христтэй холбогдож болох хэрэгтэй. Та өөрөө тийм 1000 төлөөд жимс гарахгүй. Бид нар мэдэнтэй мөчр хаанаас ихтэй? Модноос ихтэй. Мод нь хөрснөөс үндэснээс ихтэй. Тэр үндэснээс ирж байгаа үр шиг мөчрлүүд амжиж жимс гарч. Бид мөчр модтойгоо холбоотой. Мөчрийг бугуулсан юм бол модноос салангад бид нар өөрсдөө жимс болж чадахгүй гэсэн үг. Бид нэр яаж тэгвэл эзэн Есүс Христтэй холбоотой байх вэ? Яаж эзэн Есүс Христийг болсон жинхэнэ мод болсон те тэр эзэн Есүс Христтэйгээ бид нар холбогдох вэ? Бид нар холбогддог. Гэхдээ сонирхолтой нь юу вэ гэхээр заавалчгүй бид нэр тайрч ажиллах ялцаж модтой зүйлүүд бидний амьдралд гардаг. Хэрвээ тэгдэггүй байсан бол
Эзэн Есүс Христ миний эцэг бол усан үзмийн чихэн цэцэрлэгчтэй та нарыг таарч арчлахгүй. Илүү хэмжээс сургуулахын тулд та нарыг мууцсан, өгцсөн эцэг таарч арчлахгүй гэдэг ярихгүй байсан. Тэгэхээр үүнийг ярьсан шалтгааны би бодохдоо юу гэж бэлтгэдэг вэ гэхээр бид эдгээр холбоотой байгаа ч гэсэн муудах зайг заавалж уус гаргаж идэв. Түүнийг тайруулахад харин аюу хөдөлгөөнтэй байна. Аюу хэцүү байна. Гэтэ бурхан үүнийг хүсдэг хийдэг. Нөгөөдгөө бид нар холбогдсон хэрнээ бүр өгч байгаа мөчч ус зарим бид амьсчиж болно. Энэ үед үр жимс гарахгүй. Ногоо норч байхгүй. Үр жимс байтхан ихээгач гаргаж чадахгүй. Мууцаар ягаад хатсаар ягаад эцтэй тайрдахгүй бол мод руу ордог тийм бид мэднэ. Мод руу оруулахын тулд тайрч хайдаг. Бид нар яаж эзэн Есүс Христтэй нэгдүгээр холбогдох вэ? Хоёрдугаар бид нар яаж ариун сүнсээр бид нар явах вэ? Тэгээд биднээс ариун сүнс үр жимс гарч чаддаг. Энэ бол итгэж бидний бодох ёстой тийм чухал одоо итгэлийн амьдралын нэг чухал бодох ёстой. Давид таны тухай бас нэг сайн жишээ ярмаар байгаа. Бид рүүсэндээ Саул Давид хаанд 15 жил хөөгдсөн байхгүй. Давидыг баг залуу хончин багт нь охин дууцсан. Хаанаар туссан. Саулын төлөө хэн тулалдсан? Давид тулалдсан байхгүй. Бурханыхаа нэрээр. Ингэх үед Давидыг тэ Саул тэр цагаас эхлээд Саул хаан Давидыг өөрийнхөө зэргийн амьдаа авдаг. Тэгээд Давидыг бүр жанжин болгодог. Тэгээд баатар болгодог. Тэгээд цаг хугацаа явсан Давидын гарыг үнэхээр юус. Тэгээд нэг өдөр тэ агуу хялтыг байгуулад ороод Иерусалим руу ороод ирэх үед яасан бэ гэхээр Саул мянгыг алсан гэдэг дуулж ирлээ. Тэр нь Саул амар их баярлсан. Тэгсэн чинь ардаас нь нөгөө хүмүүс ч юм Давид харин төмийг алсан гэж дуулчихдаг. Энэ бол Давидын үр жимс байсан. Давидаас гарсан үр жимс байсан. Яг боддог. Энэ үед харин Саул уурсан. Энэ Давидд миний хаан ширээг улаах дутуу байх. Саулын өсөл байсан гэхээр Ионатан гэдэг хүүдээ хаанчлаа шийдэх байсан. Гэтэ бурхан аль хэдийн Саул Давидд хаанчлах хүсэн байсан л та. Энийг харин Саул хонлын ширхэг хүсээгүй. Тэр бурханаас авсан, мэрэгдэлчтэй болцсон, сүнс дуудагчтай бодлоо биш. Өгсөн Самуэлийн сүнсийг дуудаж уулзсан байдаг. Зөвлөгөө авсан байдаг. Тэр Самуэлийн сүнс дээд хэрэгтэй боомжлос тийм үү? Тэгэд эннээсээ болоод Давидыг алах гэж орсон. Давид Саулаас маш олон жил зүгтэж амьдсан. Тэгэд энэ он жилүүдийн нэлийн эцэслүү болсон гэхээр бүр тэ Давид Саул хаан 3000 зэрэг дагуулаад Давидыг болон түүний түүний тусагчдыг алахад хөөж та боддог 3000 зэрэг ямар ч майр юм бэ тэ ганц хүнийг алахад. Тэгээ Давид нэг агууд нуугдсан байсан. Ягаад ч юм те ардаас нь мөрийг өшгсөөр байгаад Саул хаан тэр агууд тулж ирээд тэр агуу руу орж шалгасан гэдэг. Тэгээд олж чадаагүй те Давид болон түүний те цэгүүд тэр агууд нуугдсан байсан. Тэгээ магадгүй те Давидд бол үнэхээр том боломж ирсэн. Ахугаас нэгдээ хаан болох юм чинь тэрийг заавал юу нь хэлэх гэдэг те шууд хаан болох боломж байсан. Гэтэ Давид Махбодынхаа үйлсэнд бодоогүй. Махбод бол юу гэсэн бэ гэхээр чи газ наатаа. Тэг одоо ч гэрхэн бурхан чиний гарт өвчлөө шүү дээ. Одоо чи алчаач. Тэгээ чи хаан болчихлоо шүү дээ. Магадгүй даатууд бисэн хүмүүс нь тэгж бодсон баг тий. За одоо жинхэнэ Саул ихтэй Давидын хат одоо л орж ирлээ тий. Энэ бол жинхэнэ алтаж болохгүй алтан боломж тий. Магадгүй хүний амьдралд ганцхан ирэх боломж биш магадгүй. Энийг л ашиглах хэрэгтэй. Яг ийм боломж Давидд ирсэн байна. Тэгээ сонирхолтой Давид ямар сонголт хийсэн гэж хааны нөмрөгний хормог зүгээр тариал явуулсан. Тэгээд Саулч тэр хийдэг. Тэгээд Саул хаан Давид агуугаас гараад явчихсан Давид ардаас нь гарч ирээд юу гэсэн бэ гэхээр тэгээд миний эзэн гэж яадаг. Өөрийг нь алхаж байгаа юм. Миний эзэн өнөөдөр таныг те охин эзэн миний гарт өглөө. Гэхдээ би таныг яаж эзний тусалсан юм яаж
харж чадах юм бэ? Тэгээ таны гарт эзэндээ таны миний гарт төсний баталгаа бол энэ байна. Нөгөө нэг өмнөх нь урсан хэсгийг хаана харуулдаг. Эргээд харсан чинь нэрнээсээ л ингээд үсээд авчихсан. Тэгээ саваалаа гимшдэг. Тэгээ нэг аль боломжтой байсан юм шиг. Гэсэн юм алсан. Тэгээд энэ удаатай ингээд яваад өгдөг. Тэгээ дараа нь дахиад л алах гэж хүсэн л дөө. Тэгээд Давид албарт саваал харуулсан гэсэн юм. Тэгээ харин Давидын сонголт шийдвэр бол жинхэнэ бурхамтай шийдвэр байсан. Тэгээд бид хэрвээ сүнсээр явах юм бол бид яг Иесусийн амьдралын үр дагаврыг үлгэр загвараар бид амьдрна гэсэн. Энэ бол өөрөө бидний яг сүнсээр явах амьдрал. Сүнсээр явах юм тийм гэж би хэлье гэх юм бол Иесусийн амьдралыг үлгэр жишээ болгож амьдраарай гэж би хэлсэн. Иесус юу хийсэн юм? Өөртөө хэрэглэх гэж ирсэнийгэнтэй Иесус хэрэглээ л явуулсан юм. Эсвэл өөрийнхөө зүгөө нотлохгүй өмөрөө л зарах хийгээл явуулсан. Үгүй шүү дээ. Зүгээр л боодгогдсон. Чиний үс. Өчтөө хүмүүст Иесус тусалсан. Өчтөний заримдаа итгэж исэн. Хатад ороо хүмүүст эзний хаанчлалын сайн мэдээд өгч исэн. Бурхан эзэндээ очиж тээ өөрөө чимээг үзэгдээд газар очиж залбирч исэн. Уулан дээр очиж залбирч исэн. Үйлчлэл болгоно бурхандаа даатгаж бурханаас асууж залбирч исэн. Яагаад гэвэл өөрийнхөө хүслээр биш хэрэг бурханы хүсэл нь миний амьдрал. Надад миний үйлчлэл биелэх ёстой гэдгийг мэдчихсэн байна. Хүч чадлаа бурхны эцгээс авч ирсэн. Одоо өнөөхийнхөө бид нар юу вэ? Юу хийгээд вэ? Чимээгөө цаг хийж юм те нөхрөлж байна. Очиж чиний сайн мэдээ тарааж байна. Бурхныг уншиж байна, залбирч байна. Ганцаараа болсон бүлгээрээ залбирч байна. Хүмүүс тусалж байна. Энергийн үйлчлэл хийж байна. Амьдралд бид нар өдөр болгон олон сонголтуудтай нүүр тулж байгаа. Гэхдээ энэ сонголтуудтай нүүр тулах үедээ бид нэр Иесус миний орон байсан бол юу хийх байсан болоо? Иесус миний орон байсан бол юу хийх байсан болоо? Иесус миний орон байсан бол энэ хүнд хэрхэн хандах байсан болоо? Иесус миний орон байсан бол энэ өсөлт байдалд хэрхэн хариу үзүүлэх байсан болоо гэдэг. Энэ л одоо зөв хэмжигдэнээр бид хэрэг өөрсдөө хэмжээд тэг бинтлээ давах бид нэр үйлчлэх гэж чадах юм бол энэ л өөрөө жинхэнэ сүнсээр явж байгаа юм байна. Сүнсээр явахаар бид нэг тийм сүнсэнд бэлтгэл сүнсэнд бэлтгэлтэй сүнсээр зүгээр цаг хугацаа орон зайг алгасаалтай бид нар заримдаа тийм бодох. Тийм биш. Эсвэл тэ сүнсээр дүүрнэхээр тэ миний оюун бодол бүр алга болол. Ухамсаргүйгээр тэ өөртөө сүнс миний бүх юмыг захираад шийдэл. Тийм биш шүү дээ. Тийм мэдээж болохгүй байсан. Бид өөрсдөө оюун бодолтой байна. Бид нар өөрсдөө оюун бодлыг хитгэвчтэй оюун бодол шиг болох хэрэгтэй. За би нэг хэдэн 3 чухал зүйлийг хэлье. Хатуу өрсөнд ногоог хийж тавьдгүй. Тийм. Бид нэг хавар болохоор хадлан гарч байгаа хүмүүс яадаг вэ? Газраа халдаг тийм. Тракторны ард нэг аюул юм үзүүртэй 3 үзүүртэй сэрээ зовж байгаа. Газрыг сэргийж. Хатуу өрсөнд тавих боломж байна. Хэрвээ таны итгэлийн амьдрал хатуу өрс байх юм бол та эзний нэгүслийг авч чадахгүй, тэрээс үлжим сурах боломжийг та нээж чадахгүй. Бурхны хариу сүнсийг өөрийнхөө дотор ажиллах боломжийг та үгүй хийж байна гэсэн. Та өөрөө хүчээр орж байна гэсэн. Энэ нь ямар байдлаар илэрдэг вэ гэхээр би зүгтэй амьдрал. Би танаас гадна бусад хүмүүс амьдарч байгаа гэдэгт бодож үзэх. Альва нэг зүйлсээ бурхны хүслээр илэрхийлэхээс илүү миний хүсэл гэж хэрвээ та тийм хийж гарч байгаа бол та хатуу байна гэж хэлмээр. Ийм хатуу өрсөнд үр тавигдахгүй. Үр тавигдахгүй бол юм суухгүй. Ариун сүнсний ажил хатуу өрсөнд явахгүй гэсэн. Харин таруу байх хэрэгтэй. Хөрсөөгөө зөөлөх хэрэгтэй. Хариу сүнс, бурхны хариу сүнс зай тавих хэрэгтэй. Та өнөөдөр би биш та сэтгэж. Би мэдэж байна. Би өөрөө захирхаад тийм олон зүйл дээр алдчих гээд байна гэсэн юм. Шударгаар хэлж хэрэгтэй. Би олон зүйлд сорогдоод байна. Яг эзний өмнө ингэж залбирч байдаг байхгүй. Бурхан би нүүрт найдалтай байна. Оон гайгүй мөхөр тэгэл алдчих чадахгүй.
эзэн та өчиг гэж та захирч. Миний амьдралын эзэн та байх гэж захирч. Хоёрдугаар бид нэр хөрсөж өөрлөсөн бол бид нэр тэр энэ үүртэй бурхан үлдээ. Бурхан уусгал. Харин үүр тарж ууслах нь бидний ажил. Та үр тараарай. Итгэлийн сайн үйлсээр өрөөдийг тарьсаар байна. Тэгээд та бас түүнийг ууслах нь таны ажил гэхгүй. Коринт дээр юу гэсэн бэ гэхээр Паул би тарьсан, харин Апол ууслсан, харин ургуул бурхан юм гэж хэлсэн. Тарих, ууслах үүрэг нь хүмүүс биднэрт байдаг. Та тэр үүргээ бурхан битээ даатах. Та харин өөрөө хий. Та өөрөөсөө шалтгааллах зүйлээ та өөрөө хийх хэрэгтэй гэсэн. Бурхан минь та тараарай гэж хүлээгээд хэрэггүй. Та өөрөө тарьж хэл. Бурхан минь та ууслаарай гэж хүлээх хэрэггүй. Та өөрөө ууслаж хэл. Тэгээд бид мэдэндээ цонхон дээр тавьсан цэцгийг жоохон ууслахгүй хайчаар хагдрал өгсөн байдаг тийм харамсалтай. Итгэлийн амьдрал ч гэсэн яг ийм байнгын ууслага, байнгын арчилгаа турталгаа шаардлагатай, зориудын ухамсартайгаар Христийн онц санаа, Христийн бодлын дагуух үйлдэл гэсэн. Байнгын. Ингэхгүй бол та итгэлийн замаар хичээс сайн явж чадахгүй. Бурхны хүслийн дагуу ариун сүнсний юмтай юу ч юмсуудыг те ургуулах хүслийг та хадгалж бүрдүүлэхгүй гэсэн. Тэнд яалахгүй. Өнөө олон их хүчгүй болсон сул дараа болно. Усал гэсэн тийм үү? Залбирлаар та өөрийгөө услаарай. Магтаалаа та өөрийгөө услаарай. Эзний үгээр та өөрийгөө услаарай. Итгэлийн хүмүүстэй хамтдаа байхдаа хамтын нөхөрлөлөөр та өөрийгөө услаарай. Хамтдаа харилцаа та өөрийгөө услаарай. За үүний дараа нэг үйл явц байна. Тэр нь юу вэ? Жимс гарч ирэх үйл явц. Ургах үйл явц. Ургуулах ажлыг бурхан хийх юм. Ариун сүнсний үр жимсийг ариун сүнс өгдөг юм. Бидний биш. Энэ цаг хугацаа хэрэгтэй. Тэгээд 7 хоногт 7 хоног тариад ургадаг үр жимс эрдэнэт байдаг юм. Би сайн мэдэхгүй л дээ. Энэ жоохон удаан болдог. Мод бол бүр удаан. Тэгээ юу гэдгээс хамаарал бүр удаан. Хугацаа хэрэгтэй. Бид чинь нөгөө нэг юмны үр дагаврыг аюул төргөн авах гэж хүсдэг хүмүүс те. Аюул ордон баяжмаар байна. Тэгээ аюул ордон мундаг хүн болмоор байна. Аюул ордон хүчин сурмаар байна. Аюул ордон англи хэл сурмаар байна. Аюул ордон карьер хөлмаар байна. Боломжгүй. Арын алхах гэж нэг байгаа л та. Хэрвээ та бурхныг арын алхах чадахгүй бол тэг боломжгүй зэ. Хугацаа хэрэгтэй. Үр жимс гаргах хугацаа хэрэгтэй. Тэр хугацаанд харин юу хийх юм? За болоогүй байна гэж хойш суух юм. Тэгвэл болохгүй, угаасаа болохгүй. Хэзээ ч хугацаа хэрэггүй. Харин та тэр хугацаа хэзээ хийх мэдэхгүй ч гэсэн та тарьсаар байх хэрэгтэй. Та усалсаар байх хэрэгтэй. Энэ бурхан болох ажил үгүй юм. Коринт болонд Паул ингэж хэлсэн байна. Та нараас олонхон өчгөө, олонхон сул дорой, олонхон өвчтөө. Тэгээд дээрээс нь танаач болон ийм их хамралт маргаа, ийм нэгдлгүй байдал. Би бинийг шүүж байгаа, би бинийг хүндлэхгүй байгаа. Тэгээд бурхны гарт авахгүй, бурхнаас ч хэмээхгүй байгаа байдал. Та нар тэгээд нөгөө нэг бор хоолой гэж байгаа. Та нар нөгөө махбодынхоо дагуу байсаар л байгаа гэх юм. Ийм учраас та нар ийм байсаар л байгаа юм. Тийм ч учраас би та нартай бор хоол идэх хүн мэд та нартай би төлөвсөн хүн мэд, насан турш хүн мэд би та нартай ярьж чадахгүй байна гэж хэлсэн. Нөгөө л сүүгүй чи би та нартай авчих хэрэгтэй болж. Бидний төвөс сонголт байгаа. Та махбодынхоо өссөн дагуу байх юм бол та ийм л байх бол харин та сүнсний дагуу Христийг дүүргэсэн мэдлэлээр амьдрах юм бол та энд хайр байх. Тань баяр баясгал байх бол таны амьдрал бүхэлд нь амар тайван байх. Төвчээр байх бол хаанасаа гараад байгаа юм бэ гэмээр төвчээр танаас гарах бол яаж хайрлаад байгаа юм бэ гэмээр хайр танаас гарах бол юунаас төрөөд байгаа юм бэ? Хаанаас нь ундраад байгаа юм бэ гэмээр баяр хөөр танаас ундрах. Амар тайван байх бол
өөрийгөө зарж чадахгүй гэх юм байна шүү дээ. Харин ч үсний өчөө өөр жимс танаас өндөр хурлаа хантаа залбирцгаая. Нүглийн өргөнд хатхан амлт ба ясагдас хавралтай бол харин сүнсний үр жимс нь ам ба амар тайван руу та бидний хөтлөх юм аа.